Хэрвээ цэцлийн багшаар ажиллаж эхэлсэн эхний өдрөө нэг сурагчаасаа "Би тантай гэлнэ" гэдэг үг сонсвол яах вэ? Чусита Насоми бол дөнгөж сургуулаа төгссөн шинэ багш. Тэр ажилд орж жинхэнэ том хүн шиг амьдралаа эхлүүлэхэндээ гэж их маш их догтлж байдаг. Түүнийг тайван, энгийн, багшийн амьдрал хүлээж байгаа гэж төсөөлөн ажил руугаа явдаг. Гэтэ бүх зүйл эхний өдрөөсөө л суурна. Анзу гэдэг баатадлаг бяцхан охин түүнд шууд дурснаа зарлаж түүний гэргий болгоод байгаагаа хэлнэ. Тэр мөчөөс хойш Цучидагийн амьдрал тайван байхаа болно. Анзугийн дэргэд ухаалаг, наснаасаа илүү том хүн шиг аашилдаг Хираги мөн өхөөрдөмж гинэн Коуме хоёр үргэлж хамт байдаг. Өдөр бүр дохид Цучидаг Анзууд дулуулах утгагүй галзуу төлөвлөгөөнүүдийг зохиож эхэлнэ. Гэхдээ бүх инээдийн цаана хүүхдүүд аажмаар Цучидатай татнасан түүнийг зүгээр нэг багш биш. Үнэхээр итгэж болдог хүн гэж харна. Үүний зэрэгцээ Цучида хамт ажилладаг багш Ямамото Сацуки татагдж эхлэх бөгөөд эргэн тойронд нь болж байгаа тасалдгүй галзуу нөхцөл байдлыг даван туулах гэж оролдоно. Ютогийн мангагаас сэдвэлсэн Ханамара Юучин Арасис 2010 онд гарсан болохоор зарим хошигнол ярианууд нь одоо үе жаахан эвгүй санагдаж магадгүй. Гэхдээ тэр хэсүүдийн тоохгүй бол үнэхээр хөвгөлтөө бас их хөөрхөн аниме. Өдөр бүр нэг аним.